хавар айл болохоор эрт ногоо идүүл чадвал тэнгэрсэн мал тэр чигээрэн сайхан таргална. 5 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 20 хүртэл яргуу идүүлсэн малын тар хүч сайхан тогтно. Ногоо нялх үедээ өөрөө ам устай байдаг болохоор өдөр бүр услах гэсний хэрэггүй. Бэлчээрэн дагах нь зөв. Төлөв малыг өвс ногоонд эртэд садгасан тохиолдолд энэ жилийн сүүлтэй хург, ирэх жилийн товир тархан хонь гэсэн үг. Би өнөөдөр хамгийн үнэн эгэл хүнд анзаарагдмгүй агуу хүний тухай ярих гэж байна. Тэгэхээр би бол нэлээд хариуцлагатай ярилцлага гэж би энийг бодож байгаа. Яагаад би өмнө ингэж хэлээд байгаа юм бэ гэвэл монголчууд үгсний их амархан мартдаг болж. Амьд албан тушаалтай хөрөнгөч нээтгэн их долоодог болж. Тэгээ энэ хэцүү цагт амьдралын дур явж өнгөрсөн нэгэн сайн хүний тухай ярина гэдэг бол надад их хүнд сэдв санагдаж байна. Яагаад гэвэл мэдэх хүний хувьд. Завхан аймгийн сонгон гэхтэл хамгийн түрүү аавыг минь асууд Намхайнан буу Баатрийн нутаг гэл. Үнэхээр тэр үед бол сэтгэл өөрийн ирэхгүй дэшигээ огшдог. Би хүүхдэн шүүдээгээд би итгэл бардам, нүүр бардам бид ингээд явдаг. Бэрхшээл бол хүнд ялагдах л гэж ирдэг. Бэрхшээлийн ялагч нь л ганцхан эзэн байдаг шүү гэж аав минь хэлж байсан. Үнэхээр энэ үгээр бид бол өөрсдийгөө зоригжуулж, өөрсдөө амьдралдаа мөрдлөг болгож ингэж явдаг. Бэрхшээл хүнд ялагдах гэж ирдэг. Бэрхшээлийн ялагч нь чи өөрөө. Аавынхаа одоо баатар болоод үйлжижсэн. Одоо тэр үйлжөөн дээр бидний бага нас өнгөрсөн. Одоо энэ сайхан хонголт гэдэг энэ сайхан үйлжөөн дээр бид нар ирээд сайхан байна. Эхээс одоо бид нар исүүлээ 4 эрэхтэй 5 эмэгтэй ингээд бид 4 маань өнөөдөр ээжтэйгээ хамт ирч чад энд төрсөн нутаг бууцсан дээр ирээд байж байна. Хоёр түмэн цагаан хонь өсгсөн хонголтын энэ үйлжинд хотлолон бужигнаж байсан цаг саяхан. Том том хаднуудын өрөө тавьчихсан юм шиг энэ уулын ингэрбэл хүм малын жаргалын үлгий. 9 сайхан хүүхдийнх нь бойтгоны мөр, сартуулын түмэн цагаан хоньны туурай мөрч энд бий. Байгалийн бүтээсэн нөмөр нөөвч бүхий энэ хад зохионууд нь хашаа барьж илүү зардал битгий гаргаарай гэсэн мэд эдний үлжөө нэг л дулаахан бүлээх. Ер нь энэ сонгон хайрхан маань өвгдөөс өвгчүүд ярихтаа бол хөлөөний дөрлөг хэвтэж байгаа тийм янзганы дүртэй их номхон сайхан хайрхан гэж ярьдаг. Одоо миний сууж байгаа энэ гулгадаг хад манай хоньны хашаан дотор хотон дотор байдаг байсан. Энэ гулгадаг хадан дээр одоо бид нэр ерөөсөө ингэж гулгал өссөн байгаа. Тэгээд аяж аваасаа нуугдаж гулгана. Тэгэл мэд чин загнуулна. Өмдөө тайлчаад нүцгэн гулга таанаар гээл. Хувц сурлаа гээл. Тэгээд яг хад урчаал нөхүүлнэ. Тэгээ бөөр гулгасаараагаад ингээ зам жим гарцсан. Их л том, их л хол санагддаг байсан. Энэ гулгадаг хад тэгээ хүүхдч бай. Би өөрөө жижиг байж тээ. Тэгээд сайхан томроод ирэхээр энэ гулгадаг хад маань өөрчлөгдөөчгүй яг хэвээрэл байж байна. Би өвтөлч тэгээд гулгадаг хад тэгээд энэ сайхан хадаа хараад энэ бууцсан дээрээ ирээд бас сэтгэл хөдлөөд сая энэ дээр зориулаад бас нэг хэдэн мөр шүлэг битсэн. Холын газраас нутгийн хайрхны өвөрт Хончин Баатар аав минь хишигт өвлжөө би. Хоньны хашаан доторх гулгадаг хадан дээр хонгор баг насны минь нэгэхэн дурсамж би. 3 сараар ээлжлэх жилийн дөрвөн улиралд унахыг мэдхгүйсэн хүүхэд насны минь дурсамжтай. Гулгадаг хад химээх гэрийн чинээ том чулуу 30 насны босгон дээр эргэн санагдах учиртай. Алтан соёнбоо гялалзуулсан өмнө цагаан хонин алимын сарны дор шүнжин тоглож хондог юм. Азын дөрвөн бэрхтээ 9 гэгэн үрсэн алтан нарны дор өдөржин тоглож өнждөг юм.
Хол тэнгэрийн нарыг дэлхийн хүмүүс мэднэ. Хончин Баатар аавыг минь Монголын хүмүүс мэднэ. Хонгилтын гişиг дөвлжөөг сонгины хүмүүс мэднэ. Хотон дотох булгадаг хадыг Баатарын хүүхдүүд бид л мэднэ гэж ингэж бичлээ. Манайхан чивлийн орлогыг хийдэг байсан юм чи сард. Тэгэл компанид ажиллагээл янз янзын чулуу молоо гөплөх барих тэгэл тийм ажил дээр тэгж байгаа тэгэл би энэ танихгүй юу. Ер нь Намхан Баатар ямар хөө залуу шиг баах өгшг юм. Ер нь нэг ном тий яг л энэ жамсэр хөө нэг иймэрхүү тэгэл нэг дуу гайтар тийм л юм хэлвэл нэг ошин өгөлч хаа тэгэл хүнийг нэг цаагуур нь явуулчаал тэгэл сууж идэл хүн байсан шүү дээ. Манай хайл гэр болохтой тэр холбоо улаан толгоонд 77 онд гэр болчихсон. Би Шарнорваг манай өвгөн тариатаг хоёр талаасаа тэгэл хором хийчихсэн. Тэгээ дараа нүүгээд энэ Улаан хоорон гэдэг газар буугаал. Тэгэл аргал төлөш бол тийг тэн дээрээсээ байж байгаа намар нь Маратын үзүүр гэж энд очиж намарччаад гэрээ энд буулгаж тавьчихад өвөл нь говь явчихсэн. Одоо энэ дээрээс чинь 300 км байх. Сантын нутаг өнгөрөө тэгээд Илэс Сөвн улааны Илэс Көтгөрийн Илэс Сөвн улааны Илсээр даваа тэгээ цаашаа нөгөө Дөрвөлжин Эрдэнэ харих нь Захын мандлын нутагт очижулжсэн Дөрвөлжин жиш. Отор хийж. Тэгээд өвлжэл тэгээд өвөл нь Захын мандлын нутаг суур гэдэг газар өвлжчихэд тэгээ бит хоёр чинь манай өөр одоо өнөөдөр энэ байгаа манай ээж гаргаж өгöd гойгонгоо нүүлгэл өгчгөл тэгтгээс гаргаж өгчгөл иржсэн. Тэгээд хавар нь говьяас нүүж ирэхдээ хоёулах тоо нүүж ирсэн. Дөрвөн тимээч. Тэгэл явах дээр нэг том гэдстэй. Миний энэ рүү атгацсан. Тэгээ ямар сайнд болдог бол одоо энэ тэгэл хомтой хонолчдаг ч болоосаа. Тэгэл Хоны туугаал хоёулаа гэр ачаал нь буулгана нөгөө дөрвөн тийм бүх юм хоёулах нь. Тэгэл өвгөн буух газараа төхөөд ирэхээр за тэнд очиж бууж гэрээ очиод ячаага болгоод аваахаа барьжээ гэн. Тэгэл би дөрвөн тимээний ачааг буулгачаал ханаа дагуулаад яагаад яг бүрээсээ барих гэж яхад л манай өвгөн араа сонио туугаал ирдэг. Тэгэл хоёулаа нэг цай цуугаа өгөөл. Тэгэл энэ дэрж малаа төлөвлөжсэн. Тэгэхээр нэг газар олон удаа тогтдгүй шүү дээ. Нүүгээл намар болохоор тэнд нэг уугаал, тэнд нэг уугаал, тэр нордгийн үзүүрт нэг уугаал, тэр осын үзүүр дээр буугаад. Ер нь бараг л хамар орой толгой дээр буух дуртай малаа харахад нэлгэрэл. Намарт бол. Намарт бол тэгэл осын үзүүр, тэгэл цэцэгэнээс чичнээ ослон тэгэл дүүрэгчи өөр энэ хаагийн ходог ингээл ер нь л ногооны сүлийг хөөгөл явчихдаг шүү дээ нүүгэл. Малчин мандаа хэдийчний илэгтэй хандаж гинэн мал сэргэний эсний баярлуулж байдаг замтай. Залуу насндаа мал маллахын ухаанд мэрэгдсэн энэ залуугийн сэтгэл хот дүүрэн цайж бэлчээр дүүрэн малай хон сэргэн харахур баяр хөөрөөр ятгаж улам чихийг хийж үтэх бодол батна. Энэ үгээр хэсэг ажилдан бодол санаагаан зориулж түүгээрэн бахархаж түүндэн шимтэж яваа хөдөлмөрч хүний сэтгэлийн баяр мөн. Сэтгэл байвал зүтгэл төрнө. За тэгээд хамгийн хэцүү үе бол хонь хургал мал төлөх үе бол үнэхээр хүнд хэцүү. Ийм үе тэр үед бол одоо бидний унтахад аав маань сэрүүн л байж байдаг, босоход сэрүүн л байж байдаг. Унтдаг байсан юм уу юу? Аав ээж хоёр маань үнэхээр мэддэггүй. Аль үжээл босцсон байж байдаг. Нар дөнгөж мандуугүй бол малаан бэлтээч гисэн тэгэл босцсон сэрүүн л явж байдаг. Ялангуяа хавар өвлийн цагт бол ер нь моройр бол хонд явахгүй. Бид нар дандаа л явган явдаг. Өөрөө ч явган явдаг. Хүүхэд байхад энэ урд манай зөөлөн, энэ хайрхны үрийн бөмбөр, одоо манай энэ өвсний хашаа их л хол юм шиг санагддаг байсан. Тэгээ энд чинь урдаа энэ үхэнд бас газрын усан сантай төвөөс хаяа нэг ирж 5 тонны ус хийн. Тэгээд энүүгээрээ бас малаа услна, амныхаа усыг уун. Би одоо аавыгаа яг энд санаад байгаа юм хэм бол ер нь хөдөлцөөл энэ өвсний хашаар яваал хоёулаа өвс тэрж орж ирэл энэ ардлынхаа сарвч руу малдаа хэдэн хураг ишгэндээ өвс өгөөл гүйж идэг. Тэгээд мөн аавынхаа мөрөн дээр гიშгээл аав болдгүй юм хүний мөрөн дээр гიშгэж гээл тэ. Тэгэл энэ орд ингэрлүү хаяа нэг явна. Бид хоёр чинь цагаан чулуун болоо төвгээл. Энд бас сайхан байсан бид нар. Би бол яг ерөөхдөө одоо энд бол 6-аас хүртлээ 6 өвлөл байсан байна.
Намханьмгүй хөдөлмөрөөр хатуужиж, хөдөлмөрийг бахархан шүтэж, түмэн хон нэгдэлтэн өсгөж өгөөрөө нэр төртэй биелүүлж нэгдлээс 500 хон хүлээж аваад 6 жилд 4600 хон өсөглөө. Эвдийн хурд хөдөлмөр хэмжээний нэр хэмжээгээр дэлгэрсэн. Энэ бол манай үг нь харгантхуу гэдгийг. Манай үг энд төрсөн гэлээ. Цэрэн дэшин дөрөвдөхгүй болж эрэгтэй хүүхэд байхгүй. Тэгээ анх эрэгтэй хүүхэд гарч манай хадам минь үүрч өсгсөн юм гэлээ. Бараг л явган л нүүж орохороо явдаг байсан гэсэн. Тэгэл өөрөө би энд гарсан ингээл энд ирэхээр л төрсөн газараа яаж байгаа ингээл өнгөрдөг л байсан. Манай авч ер нь багд нь хамгийн анх бол ээж аав нь Чулуунбат гэж нэр өгсөн юм байлээ шүү дээ. Тэгээ жоохон ороогоод ингээ болохгүй болохоор нэг орс эмчийг авчраад тэгээд дээш нь доош нь харуулж нэлээд үзэж байгаа. Тэгээд болоод одоо идэгнээ танаа хүүхдийг идэгнэ гэж сайн болно гэж юм гээд. Тэгээд тэр үеэс эхэлж аав ээж нь өө тэглэггүй яах хүмүүнд идгэлж ивэл гээд болоож гэж нэрлэдэг болсон. Тэгээд дараа нь сургуульд орсны дараа орон даяар бас орос нэртэй хүүхдүүдийг монголчуудаа явуулж байгаа юм шиг байгаа. Нямд орж идэг багш нь болоожоо чамайг өнөөдрөөс эхэлж намхайн юм буу гэж дуудахаар боллоо. Чамд ямар санагдаж байна гэсэн. Тухайн үед бол өөрөө их гоё санагдаж байна гэж ингэж дотроо хэлж исэн гэдэг. Их тастай үйл байсан. Тэгээ баян дэсээс нэг 2 трактораар их тижэл явуулсан байгаа юм манайх руу. Тэгээ шүн нөгөө хоёр төөрөөл ингээд манайд ирээд автаа уулзаад танаа баатрын өвс тижэл болох гэсэн битээ тэдний хаана байна. Энүүхийн хажууд байгаа. Таны хин гэдэг болооч та хоёр юу яачих вэ? Одоо яваа болохгүй. Манад хончоод өглөө эрт яв. Тэгээд хонсон ээж хаалцаагаа хийгээл ингэсэн. Шүнжэнгөө аавын талаар ярьсан. Манаа тэр тэдсийн дарга нар Баатар их айл хөлөө оголчих гал. Заавал өнөөдөр хүргэлж өг гэдэл. Гүтэр Баатар нэг сүрхий Баатар байж мэж гэдэг. Баахан ярьсан аавын талаар. Аав яриад сонсоод инээгээ. Тэгээд өглөө босч ирээд нөгөө хоёр нь за их баярлалаа их сайхан байлаа. Та нөгөө Баатрынхаагаа заагаад өгөөч. Тэр чин би шүү дээ гэдэг. Тэгээд манай хүмүүс нөгөө хоёр нь humгүй ачаагаа буулгаад өсөө буулгаад тавьсан гэдэг. Дараа нь манай нутгийн хүмүүсээ таарчаад танаа нутгийн Баатар эстэй хүн алах хүн байлээ шүү. Ярьж исэн гэсэн. Тийм маягаар их тэгж хүнтэй их тоглож нааддаг тийм хүн байсан. Яггүй даваа байхаас давахгүй даваа гэж байдаггүй. Намхай Нимбубаатрыг хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцуулах гэж олон удаа урьсан гэдэг. Гэвч тэр явсангүй. Учир нь гэвэл хонь хэмээх бүхэл бүтэн шинжлэх ухаан миний өмнө минь вэ. Сүүлийн үед онол мэддэг нь дэндүү олширч. Би ч хониол дагаж явъя да. Энэ нь надад ч бас улсад ч хэрэгтэй. Миний онлын мэдлэгийн дутууг мэдлэгтэй нөхөв. Харин дадлага дутууг нь малчид бид нөхөе. Дүгнээд хэлчихэд сайн хончноос дарга төрөх. Сайн даргаас малчин төрөх нь ер нь юу л бол гэж хэлж байсан гэдэг. Хамгийн гол нь манай аав ч бас их онцлогтой бос хүмүүсээс юм. Ерөөсөө одоо ингээд малаа тоолоод ингээд явхад бол ямар ч хүн онтон хэрэгэлдэггүй одоо оролцдог. Хүн өөрөө яваал ингээд нуруугаа үрээл хонь дотроо ингээд нэг сайхан эргэлдээл ингээд явхад л хонио тоолоод зүслээл ороод ирдэг. Манай тим зүсмийн тим хонь байхгүй байна. Тэд дутуу байна гэл ингээд дутуу хонио зүсээр нь ингээд гаргаад ирдэг. Бид нар бол малаа бол даан тэмдэглэдэг. Анхны бол малыг тэмдэглэхгүй. Янзын бодог ирийн юм хийдэг штэ. Тим юм байхгүй. Өөрөлдөө байдаг малаа дотроо малтай нэг ялгаад авчихна. Ингээ малыг сайхан өсгсөн, малаад өсгсөн, гүнээс өсгсөн хүн гэж би өгөөд одоо нэгсэн сайхан хүрэн байж нээжтэй. Тийм биз? Мараад тонтоллуулж исэн. 700-аар тонтоллуулээд. Тэгээ нэг тэр үед усан санд ус ацраж хийж зэчээрэр нэг өдөр хонио авсалсан. Тэгээ би хонь тэгэхэд хургатаа хариулж исэн. Тэгэхэд нэг халдсан ураг бол гидсээ авцсан байсан. Тэрийг бол би хүүхэд бол ажиглахгүй байсан л да 14 тавтай. Тэгэд энэ хурга чинь ээж нь хайчжээ энэ өгрийг гээд. Тэгээд хайж явснаа нэг хонь хөөсөлт өгсөн. Тэр олон дотроос одоо энэ ээж нь мөн юм байх та гээд. Тэгээ бариад бас үнэхээр энэ ч дэлгэнгээ авах гэж байгаа юм байна да гэ. Тэгээд манай ягчиг дуудаа тэр хүүлээд тэгэл тэр ургыг 2-3 онол тэгэл ээжигээ тахдаг болсон. Тэр бол
Миний сэтгэлд бол бас ерөөсөө мартагддаггүй. Нар мандааг байхад одоо хонио бэлчиждэг. Шүн одоо нар жаргасан хонио хотлуулж орж ирдэг. Тэгээ эр хүм чинь миний хүүхдүүдээ бид дөрөвт одоо 4 хүүдээ хилдэг байсан. Өглөө эрт босч миний хүүхдүүд. Эр хүн чинь нар гарахад уулын толгой дээр явж ивэл эр хүний жаргал байдаг юм аа. Хэмэр сэрэгдэг гэж бид дөрөвт одоо хилдэг, их захидаг. Өглөө эрт босгоод бид нар чи хонь молдох явуулдаг. Тэгээ яваа. За тийм халзаа хонь байсан одоо. Эр хонь байсан одоо байхгүй болцсон байна. За энэ хардлагаатай хонь чинь би энэ гөгшөө хоноод 8 хургалцсан шүү дээ миний хонь. Энэ хоныг би энэ бол онд орохгүй байх гэсэн ингээд энэ хонь маань онд орцсон байна. Тийм л байсан. Тэгэл миний хүү өнөөдөр хонио хаагуур явсан, хариулсан. Тэгэл ингээд асуудаг. Гэхдээ хэдий тэгж асууж байгаа бол бүхэл зүйлийг ингээд мэдчихэл байдаг. Бид хаяа нэг хавар хонь ургалаад ингээд хаяа нэг бас мориор явна. Аавынхаа нүднээс далд ороод морио ороод гол тавьчихдаг. Тэгэл дахиад хүрээд ирэхтэл зэнэл аав мэдчихсэн. Тэг манай аав ерөөсө гар хүрдгүү. Нэх тэгж байнгын одоо өглөөд байдгүй. Харцаараа хүмүүжүүлдэг хүн байсан л да. Тий. Тэг нэг удаа нэг гар хурж исэн юм аа. Наад бол нэг хурж исэн би. Тэр маань гэвэл одоо би үгэнд нь ороогүй. Тоглоодгүй ч гэсэн одоо тэр урагшаа гүүгэл явцсан, тоглоо явчихсан нэг хэдэн хүүхдүүдтэй. Тэгээ нэг морьтой нэг давхиж ирж нэг шилбүрдэж исэн. Нэг л одоо би нэг тэгж тэгэхэд бол жоохон байсан л да. Нэг тэгж нэг гар хөрөлдсөн. Тэрнээс хойш ерөөсөө би ста гар хурж байхын санахгүй юм. Тий. Одоо хэлгсэн үгээ бол дандаа тоглоомоор юм уу аль эсвэл инээгээд хэлдэг. Нэг тийм арга нь бол их зөөлөн аргатай гэх юм. Тэгээ ерөнхийдөө яачтай юу? Яачтай, их яачтай тийм. Нүг нэгээл тэгэл юм хэлчихдэг нэг тийм л хүн байсан. Эцгийн маань барай суужсэн хөөрг ин байна. Ингээ хөөргөө ингэж барьчаал нэг байн ингэж тамхилчаал тэгэл юм хэлдэг нэг тийм хүн байсан да миний эцэг. Хайртай аав минь үнэр шингэсэн халтар манан хөөрг гэдэг нэг дуу байдаг. Тэр дууг сонсохоор бол яг л эцэг минь санаанд ордог доо. Аав минь барьж исэн хөөрг үнэхээр сайхан шүү. Өнөр нь хөөрг байдаг. Энэ хөөрг ч бас их хурал 4 жил суудсан хөөрг шүү. Тэгэл байх. Тэ аав маань одоо бид дөрөвт 4 хүүдээ нэг хөөрг авч үлдээсэн. Барьж исэн 4 хөөрг. Хамгийн сүүлд барьж исэн хөөрг л одоо миний хөөрг шүү дээ. Хамгийн сүүлийн үнэрл миний хөөргнөөс л үнэртэй байгаа юм да. Аавынх нь хөөрг. Арай л сайхан зөөлөн шүү дээ. Жамагийн барьж байгаа хөөрг бол бүр үе дамжиж ирсэн хөөрг л дөө. Хамгийн үнэтэй нь л дээ. Барьж исэн нэг одоо тэгээд аль альны л бас барьж исэн. Энд бас барлаг мортойгоо тэгээд аав минь ингээл тавхиж байгаа юм шиг харагдаад байгаа юм байна. Шаргаар мөрөө. Нүүдлийн олон шувууд нь нураач нэг тойр мооч нэг эргэх шигэ. Нутгийн хідэн буурлаа самби нуугдж нэг зүүгдж нэг уйллаа. Газрын эмжээр хүнгүй минь галигж нэг цалигж нэг тослоодо. Гандуу дээлтэй аав минь гаднаач нэг гэртээч нэг байх шигэ. Баатрин гэрги бас 4 хөвгүүнтэйгээ хаа холын нийслэлээс ирж унсан газар угаасан ус нутаглаж явсан өвлж өгөө нэг харж хайртай аав халамжид хантайгаан эргэж нэг уулзсан. Намхай Нимбовбаатрин өөрийнх нь хэлснээр унган нутаг Завхан аймгийн сонгон сумын хүнэнч сартуул хонинч сартуул билээ. Энэ л нутаг тэр хүний амьдралын их сургууль болсон хонь маллахын их ухааны уншиж дуусшгүй их судрын алтан баримтгийг задлсан өлгий өөжнөн. Уралдаж, барилдаж өссөн нутгийн андууд нь тоглож өрсөн чулуун тоглоомонч энэ л голд бий. Тэр хүүтний өөрийн наатлын нэг юу хамар дээр буугаад байж итл тэнд байж итл өвгнийг баатар боллоо гэх. Тэгээ хадам ээж би манай нэг жоохон дүү долоотой жоохон дүү хонь хариулаад тэгэл би ямаагаас амнаа тэгээ
Тэгсэн тэгж хэлээ. Тэгээд тэр тариатын ихний юм бүү толгойд бууж Баатар авсан. Баатрын маань алтан соёмб хоттой хонин дотор минь байсан. Одоо ингээл жил дараалал гарцсан олон хүүхэдтэй ингээл байж ах чинь гэв гинтгэн л төрүүлж хэлэхгүй гэв гинтгэн 2-3 машин 69-тэй тэр үе чинь тэгэл сумын дарганаараа аймгийн дарга улсаас ингээл төв хороо мороноос ч хүн дагуулаад өгөхөд ирнэ. Одоо хөдөө аж ахуйн яамны сайд байсан Баян Батгой Амсалмагаа гинт ингээл улсууд ороод ирэх чинь тэгэл твдэж байгаа юм чинь нөгөө хүүхдэн чарлаа нөгөө мах хөлдөө махаа хөшгөлөх гээл тэгэл хоол унд хийгээл тийм үе их байсан. Тэгэл хүн ер нь их хэрнэ хянууныхан жирэн сэтгүүлч жирэн дарга сайд дарга нарч их хэрнэ. Ер нь томчуулал ер нь хамгийн түрүүл манайхаар ордог гэсэн шүү дээ аймаг сум. Тэгэл энд эндээс урилга ихэрээл аваад явчихын. Тэгэл ирэхэр дүү нараа ч юм аав ч юм уу тэгэл хадмуудаас ч юм уу тэгэл зарим үед гэдэг хүүхдтэйгээ ар гэрийн даагаал үлддэг их цаг байсан. Нэг өдөр хонь нооссон. Тэгээд гуруулаад манай жаргал их чинь орж гарна хүүхдээ яа. Тэгээд салбсааныхаа нас өдөржин ургална хоёлаа. Ээлжилж ургална сүлдээ. Тэгэхэд хөл нүцгэн өдөржин хөл нүцгэн дуугаад энэ хөндөй төвзөр гэдэг гадар байсан. Тэгээ удаагүй үдээс хойш үд болж итэл моёноос дуусч исэн 69 тахиж ирсэн. Тэр үед одоо хурал зөвлөгөөн чих болдог байсан юм байлгүй. Тэгэл одоо яаж одоо ингээл ийм байгаа хүн одоо гинтгэн дарганаар авах гээд ирэхэд одоо яаж явах юм бол гэж дотроо хүүхд бодож итэл тэгээ сайхан гэртээ орж ярьж өрөөл цай зүгээ уучхаал тэгээ сайхан хоол идчихэл хөл толгоогоо сайхан угаачхаал тэгэл хувцсунараа бэлдээл явж ижсэн. Тэгээд би тухайн үед бол их ууж ухаантай. За юмд бол хааштай нухацтай ханддаг. 1988 оны 4 сард хөдөлмөр саний тамилтаар Намхан Нямбоватрыг сурвалжлахаар би нэг хаврын одоо яг ид мал төлөлтөө үед очсон. Тэгээ Намхан Нямбоватр энэ онцлог нь бол биш. Тэгээ малчин хүн гэхэд маш их ном уншдаг. Тийм их гигийн хүн байсан шүү. Тэр нь бол өөрийнх нь тэг яриа хөөрөө амьдралыг үзэх тэр үзэл бодолт нь бол их шингэсэн ийм. Тэр материалын нэр маань бол нэг Төмөн цагаан хонь гэсэн тийм нэртэй материал байсан да. Эхний 2 хоногч би яг л хонь тамт хариулаа явсан. Өвөл тэр чин сонгоны малч чин тэр улшаа илслүүгээ орж өвлждөг юм байна лээ. Тэгээд тийшээ явахдаа нөгөө отор руу явдаг юм байна л да. Тэгтээ ер нь бараг тэгээд нэг л уутны тал ном ганцгалж ил явдаг гэж надад хэлж ирсэн. Одоо энэ хүндээс ингээл хоноо туугаал энд хожир мараанд ороод хар явж яхад манайхад энэ хүнхээр байж идэг. Тэгэл аав ээж хоёр маань хараал дурандаад байж идэг. Тэгээд явахдаа хоньных нь урдаас бид нар явуулдаг. Тэгээ нагцх маань зөрөөл ирнэ. Ирэх орондоо хизээний одоо намайг ажицсан байдаг. Хоньныхоо усанд орох гэж яваа хоньны урдлыг нь барьж авдаг юм аа. Уснаас гарч байгаа малын хойдлыг нь барьж авдаг юм аа гэж захидаг байсан. Тодорхой хэмжээний сургаалын хүртэж явсны нэг жишээ бол залхуугийн гадаад төлөшгүй залгидын бүрт хоолгүй гэдэг сайхан үгийг одоо туяа сан тухайн үед ярилцлага өгсөн байсныг би хүүхэд байхдаа яснаас болж түүнээс тэр байнга бодогдож бас тодорхой хэмжээний 8 жил би бас энэ орон нутгад багийн засаг дарга гэдэг эрхэм ажлыг хийлээ. Ингэж явахдаа тэрийг бодож айлын гадаа буухад төлшийг харж айлд ороход одоо идэж ууж хэрэглэх ид зүйлийг харахад энэ бол маш агуу байжээ гэж бодож нүунийг би одоо амьдралдаа хөгжүүлж явдаг та. Одоо байсан бол 66-тай. Жинхэнэ Монгол харах ухаантай. Монголэр малын төлөө бүх амьдралаа зориулсан хүн байсан юм. Миний нөхөр ингэдэг байсан. Маланд нэг балга ус, нэг ам ус идүүлчихвэл тэр мал болно. Хонь төлөхөд малын дотор хург гардаг юм гам бодорчээ тийм ээ. Миний отон дотроос Хөдөлмөрийн баатрын алтан соёмб өөрөөсөө явсан. Миний ингэрт зүгээ өгч шүү. Мал буянтай юм шүү. Малчин удмыг тасалж болохгүй юм шүү. Алдын нөхөр над загсан. Энийг би өөр хүүхдээ цагтын хойлтой цагтын Монголын ард түмэн захмаар байна. Монгол хүн малаараа тийм л сэтгэлтэй тийм л бүдүүн сайхан Монгол арга хүнтэй одоогор эрдэм төнхөл маландаа эрдэм төнхөл байсан юм. Тэгээ бид тэр дөрөвдүгээр цуг тогссон.
Тэгээ манай Нугааны бүч одоо багаас л гэтээс сэргэлэн биднээс л арай илүү байсан. Нэг онцлог чанар нь өглөөр тусдаг. Тэгээд одоо өглөө тусал хонь нурганд явцдаг өхөр туул туугаад ирж үүдэг. Одоо манай Нанкан Баатар бол хоньны алхаагаар явхад хаач хүрнэ гэж ярьдаг. Морой хөтлөөд хоньны алхаагаар явхад ямар ч эдээшилд хүрдэг, ногоо цагаанд хүрдэг, усанд хүрдэг. Тэрнээ ширүүн туулж болохгүй. Нанкан Баатарыг ер нь одоо Баатар болоход одоо их онцлог таньсан хүн Сэдэнбэл дарах шүү дээ. Энэ хэдгээр хурлуулээд одоо би марцглаа тэр хүнд очиход анхаглаад очиход юу нэ эвлийн төв орооны алтан медаль мадал өгсөн Нанкан Баатар. Тэрнийг өгөхөд одоо Нанкан Баатарыг одоо онцлогийн Сэдэнбэл дарах ёстой морьтондгүй шиг онцлогийн таньсан гэж боддгийг. Олон илгээлтийн эзэдэд мөн олон сонирхолтой мэдхүүц сурвалжилга өгсөндөө Нанкан Баатар. Баатрийн алтан соёмбны маань таалах хувь нь манай авуугаанх юм. Үлдсэн тал нь хүүхдүүдийн маань өсгсөн ижийнх минь юм. Жаргал бид хоёр зөвхөн нэг гэрийн хоёр тулгуур биш. Нэг зорилгыг өмнөө нь тавьсан хамтран зүтгэгчд гэж ханийхан өмг түшхийг Баатар үнэлэн хэлсэн байдаг. Жил дараалан төрсөн 9 хүүхдийг хүн болгох, аргал шавгаан түүж гал голомтон дэгжээж явах, оёх шидхээс эхлээд хурал зөвлгөөнд явхад ээж дүү нартайгаа арын даах гэд олон үүргийг Баатрын гэргээ үүрнэ. 600 гаруй им хонь төллүүлнэ. Хүүхдүүд нялх болохоор нойргүй хонхыг алийг тэргэх вдэ гэж жаргал хуучилж байсан. За тэгээ өвлжөндөө ирчихсэн байна. Сайхан нутаг юм да танаа нутаг. Жинхэнэ одоо Баатар хүнд заяалгсан шиг бурхнаас өгсөн юм шиг юм сайхан сүртэй сүрлэг хадтай ийм сайхан газар байна. Тэгээ өөр хүүхдүүдтэйгээр л өнөөдөр ганц дутуу юм л Баатар маань алга да. Тэгээд энэ сайхан газар ирээд бас их залуу цагийн сайхан дурсамж хантайгаа байсан бүрэн бүтэн амьдрал их бодогдож байгаа доо. Тэглгүй яах вэ? Одоо тэгэл гэр бүл болол энэ дээрэл өвлжөөл тэгэл энд чи одоо баг 10 хэдэн жил 20 жахуу жил энд байсан амьдарч исэн юм чинь тэгэл санагдлаг байх үү. Ирэх болгоно л энд сэтгэл юм эвдэрч байгаа юм чинь тэгэл хоёр нүдэ уйлж байгаа л яваад өгдөг юм чинь тэгээ босоод ирэхгүй. Энд байхад өстой сайхан байсан. Автагаа байсан, ээжтэйгээ байсан. Тэр цаг үеуд яг л одоо нүдэнд ил тод ийм сайхан харагдаж байна. Энэ сайхан налгар намар энд ирээд ингээд харахад өвлийн бэлтгэл, өвлжөө хашаагаа янзлах, хадлан хижээлээ бэлтгэх гээл тэр бүх хийжсэн, хэлж ярьжсэн тэр үгнүүд бүгд л сэтгэл тод. Үнэхээр хаашаач харна дандаа л таньдаг мэддэг ийм сайхан газар хаашаа л харна аав минь тэр сайхан алхаж ханаа харуулж байсан тэр сайхан цаг байгаль дэлхий гэдэг хизээд л байж байгаа ийм сайхан мөнх зүйл юм л да. Бидний автагаа хамт өнгөрүүлсэн, тоглож өссөн энэ буур бууц, энэ чулуу бидний хаг сууж байгаа энэ сайхан чулуу энэ хэвээрэл харин аав нь байхгүй. Нэр алдартай хүний үрсэл бол төрсөндөө бид бол тулаас баярлж явдаг. Гэхдээ тэр нэр алдрыг тэр чигээр нь авч явна гэдэг бол бидэнд хамгийн их үүрэг хариуцлага. Цаг ямагт бид хичээж аавынхаа нэр алдрыг сайнаар мандуулаад явж чаддгүй маа гэхэд сар муугаар хилүүлчих юмсан л гэж ингэж бодож хичээж залбирч явдаг юм аа. Тэгээд магадгүй биднээсийг бас энэ дагаа ирсэн тий. Энд дээрээс хараал сууж байгаа бах л да. Тэгээд аваа хөрс дэлгээд ир. Аваа хөрс дэлхий дээр хүн хөлгүй юм шиг явнаа. Нар тэнгэрийн дор нүдгүй юм шиг алхана. Уужим илхэн хорвоод ухаан тань үгүйлэгдээд байна. Алтан дэлхийд аваа. Алганы тэнэнд
магтаад байна. Их олон сайхан цагаан сарыг энд одоо өнгөрүүлж ирсэн да. Баатрах гэдэг бол нэгэр том сайхан цагаан сарч болдог байх тийм ээ. Дээр нь одоо үнтэй одоо эрхэмсэг нутгийн тийм ээ зон олон зочид төлөөлөгч тэгэл олон сайхан хүмүүс мэддэг хүн болгоно Баатрын дээр золгоно, Баатрын дээр очиж яана гэж ирж хүндэтгэл үзүүл золгодог л байсан. Тэгэл хамгийн ингээл хайрх нар барууд тойрол ингээл ирээл манайхан чинь тэгээ сайхан байсан. Хаан ч явсан манай хайрхны яваа биднийг харж дааж явдаг юм да гэж сонгинчууд ярьдаг. Өндөр тэргүүнээрээ хурмстын хурыг зундаан даллаж, нөмөр нөөлгөрөө өвлийн жаврыг халхлан, өнчин шиг нийч гарзгүй онд оруулдаг ач буйныг бодож, өвөг дээдс нь сонгин химэх энэ луула хайрхан гэж өргөмжлөн, сонгин хайрхан гэж нэрлэв бизээ. Айлууд хайрхны сэтэртэй малаа хөгшөрхөөр нь өөр нэгийг сэтэрлэн залгамжлуулж, өглөө бүхэн цайныхаа дээжийг өргөнө. Нутгийн зон олон Баатрийн өвөлжөө овоон дээр цуглаж ерөөл ном хурсан. Өргөнийг одоо ингээл том алдар цал дуулаад сонсоод олон түмэнд нэр нь цорайтай л ирэхэд сайн их баярлдаг байсан байх тийм ээ тий. Одоо вайжахгүй яваад би боддог. Ит хөхтэй чиг. Гин өвгнийгаа ч одоо тэгэл байнга л дурсаж явах юм байхгүй. Тэгэл одоо хичнээн уйлж унжих араас нь тэгэл дөө баяр ёсол цагаан сар амир суухгүй болддог. Жамсэр ингээл димээ суулгадаг. Хэцүү шүү дээ. Хамгийн сүүлийн мөчөд бол хаан сэргэнэ одоо санаа зовлтгүй зүгээр минийх гэж хэлж ийсэн. Тэгээд хүн ер нь өөрийгөө мэддэг юм байна даа л гэж бид бодож ийсэн. Үхрийн баас минийхөө хоногоор л хөнгөрдөг шүү дээ. Амьд хүнийг санаж хүн битгэрдэг болохоос шүү. Хүсэн хүнийг санаж ерөөсө битгэрдэг юм шүү дээ. Хоногоор л үхрийн баас шиг тэгэл холдоол явчихдээ. Үхрийн баас хатаал жижигрээл ингээл явчдаг. Яг л ингэж явдгийг шүү дээ л гэж тэгж хэлж ийсэн. Хөрх юм тэгээд энэ дүүст бурхан таалагдлаа. Энэ бол ямарсны хэмжээ хугацаа гэж янз бүрээр хүмүүс ярьдаг тийм биш. Үргэлжлэх хүн бол орчлонгоос явдаггүй юм байлээ. Өр хүүхдэрээ үргэлжилж байгаа. Мөрөөрön сайхан зан чинараараа үргэлжилж байгаа. Байсан нутгалсан буйрын хүртэл нутагтаа үргэлжилж байгаа гэж би бодож. Тэгээд тэр хүний тухай дурсамжийн ном одоо тухай гарах юм. Би ус чадлынхаа хэрээр редакторлож тэр номонд гар үе оролцож байгаа юм. Тэр номыг хэвлүүлэхэд би завхныхнаас тэр наадам хийхтэй, наяр хийхтэй дэмждэг тэр тусалцаагаа хүүхдүүд нь үзүүлээч гэж ичгүүр санаж өргөө гуй гэж бодож байгаа. Тэр 29 наснаа бүгд наримдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар гэдэг цолыг Цэдэн балдаргаас авч хаад засгийн газрын ордны хонголд байрлуулсан толиндныг хараад нэрээ миний ингэр дээр хөдөлмөрийн баатарын алтан соён байна шүү дээ гэж бодоод бодлоосон өөрөө ичиж явсан гэдэг. Чухам тэр үед хаяах нэг хүний ингэр дээр харагддаг нэр хүндтэй энэ одон медалиудыг надад чухам хэн авчирч өгвөө гэсэн асуултыг өөртөө тавиад хөдөлмөрийн баатарын алтан соён хоттой хонин дотор минь байж гэдгийг анхудаа ухаж ойлгон төмөн цагаан хонь руугаа ирэхгүй яарч билээ гэж тэр дурссан байдаг. Хээрийн салхи хүнэрсэн эгэл тэр хончин малчин түгнэн төлөөлж ардын их хурлын депутатаар 3 удаа улсын их хурлын гишүүнээр сонгогдож байсан. Нүүдлийн мал аж ахуй, түүний ирээдүй болсон малчид, малын бэлчээр, газар нутгийн талаар тэр амьд бодтой олон саналыг төр засгийн сонорт дэвшүүлж байсан. Танах ч одоо ийм сайхан нутагтай байжгаад
Гинтхэн Улаанбаатар хотод ороод ингээд сансарт нь 3 өрөө байранд орсон. Хүүхдүүд жижиг байсан л да. Ямар санд Баатар алиалаад энэ хоёр авдраа солихгүй гэдэг байсан. Тэгээ тэр их орчин солигдоод энэ тал нутгаа ороход төм түжигнэж бомбжигнсэн газар очичгаар ямар санагдсан бол Нүгэл хэдэн авдраа саваа очиад ор нэг 200-ийнхаа цагаан 2 орыг очиад тэгэл Улаанбаатарт очиад хэдэн авдраа давхрал тавиад тэгэл 3 өрөөнд нь хуваагдаад орсон л та ширдэг. Тэгэл миний хэдэн өдөр толгой иргэсэн. Тэр байшин чинь нэг орж үзээгүй юм чинь дүнгэнээл, түн тангаал, юм дуулахгүй шуугаал, тэгэл нойрч хөрөхгүй тэгээ би автобусанд суугаад нэг хорооллын эцэс рүү өвгөнтэйгээ хоёулаа дүүгэндээ очихгүй явсан. Тэгээ орой очичоод буцаа явсан чинь нөгөө автобус чинь буцаал яваад ах шиг өвгөндөө би энэ буцаал явахгүй сансарлуу явахгүй буцаал хороол руу яваад ах шиг тэгэж их толгой иргэдэг байсан. Лефтэндээ суухаар айдаг. Тэгээд сайхан сүулдэ тасаал олон сайхан улсуудтай танилцаал тэгэл ажил төрөл хийгээл унахаар тэгээ шал тэр би ер нь улаан нэлээ их ичимхий нэлээ тийм байсан. Одоо бол яг аваа хүн амтнтай наанцааны яг жоохон тэгэл сайн хүний нэрийг нэг 3 худалд нэг хичээр өвгөннийхээ нэрээр тэгэл сайхан л амьдэрч чинь хэдэн хүүхдэн том болоод манай авчин тэгэл яг бид нарыг л эрдэм нутаа болгоё гээл өөрөө тэр сайхан мал хонроо орхиол хөдөөгөө орхиол бид нарыг л гэж бодоод хотод ирж амьдэрсэн. Ээж минь ч гэсэн аавын минь хүслийг биелүүлээд бид нэрээ бүгдээр ингээ нэгтэй цугуул төгсгсөн. Энэ том эгч минь англитэйсэн. Бид нар бол өнөөдөр ингээл аав л гэдэг. Ээж минь ч гэсэн бид нарыг аавтай минь хамжиж өдөө зэрэгтэй үнэхээр сайн сайхан авч явж байгаа. Амьдрал өөрөө гөмөр юм болохоор эднэрийн өсчин дийлгөөд мөрөөрөө явуулахар болоод яваад байгаа байхгүй. Тэрнээс тэр байсан тэр олон мал сүрэг хариулж байсан олон юмд хүртэж болохоор байсан нөхцөлд хүүхдээ хөрөнгө цуглуулаагүй юм байдаг. Намхан Нимбаатараас за та ч яг ингээд төмөн цагаан хонь өсгдөг юм байна. Гэхдээ ер нь та өөртөө ер нь хэдэн хоньтой хөвдөө хэдэн хоньтой хүн бэ? Хэдэн балтай хүн байх гэдгсэн юм байхгүй шүү. Тэгээ ер нь бол тийм эдийн шоналгүй ер нь тийм эдийн сонирхол байхгүй тийм л хүн юм билээ. Ер нь юмд их тийм тооцоотой. Тэгтээ тэрийг нэг их учиргүй цаас маасан дээр өчээд л одоо тэгдгүү чэйжтэй их сайхан чэйжтэй тийм хүн байсан. Тэр ер нь ямар дээд боловсролтой тийм хүн биш мөртлөө одоо ярих хэрэг одоо бүх юм нь бол их цэгцтэй тийм л хүн байсан да. Тэгэхээр тархины хөрөнгөний л их боддог хүн байсан байх гэж. Тийм ухаарлыг бол манай хөдөөгийн ухаантай өгцүүл хөдөөний дээдсэл одоо нэг тийм ухаанаар тархины өмчийг л өмчгдөг болсон байсан шүү дээ. Тэр ёсыг бол айхтар байсан хүн байсан гэж би намхан юм боо одоо боддог. Бүгдийн их сургууль төгсөөл бүгдээрээ л ажил төрөлтэй дор дорно ажиллаа хийгээл амьдарцгаа чинь тий. Одоо өстой яг жаргах цагтаа манай өвгөн өнгөрчлөө. Би одоо их харамсдаг. Яагаад гэвэл одоо байсан бол өвгөн минь 2 эрхээ барьчаад орон дээрээ суугаал миний хүүхдүүд тэгээрээ ингээрээгээ сууж явах цагт нь өнгөрчлөө. Намхан Нимбаатарын хүүхдүүдээ хүмүүжүүлсэн арга нь бол бид хэрэг их төстэй, хоолтой. Тэгэл нэг юмаа сураад ном зомоо үзээд л өөрийнхөө юм хийгээл явдаг болгосон болохоос зах зээлийн сүүхээтэй суу залтай болгож ерөөсөн хүмүүжүүлээгүй. Хэдэн хүүхэд нь бол үлдсэн амьдралын алган дээр станы бүртийсэн станы хэлсэн үгнээс нь өөр голоон зогоох юмгүй хэдэн хүүхэд үлдсэн шүү дээ. Аавд минь Монголын ард түмэн хайртай байсандаа урт удаа насалж улам ихийг бүтээгээсэ гэсэндээ сэлгэрхэн цэнхэр талдаа хонио хариулаад явж байсан бол Баатар маань өдийд амьд сэрүүн байх байсан гэж ярьдгийг. Бөөрний дутагдал гэдэг тэр айхтар өвчин аавын минь амийг их нутагтаан байсан ч их хуралд суусан ч авахл байжтэй гэж боддгийг. Өсөж өндийж яваа хүүхдүүдийнхээ бөөрийг авахгүй гэд бөөр солиулах мэс заслд ороогүй нь хатуу үний юм шүү гэж гэр бүлийнхэн нь ярьдгийм билээ. Нар шингэх ягаач байхад Баатар маань явчихсан ч дутууг нь гүйцэх дундуурын дүүргэх 9 сайхан хүүхэд нь зөв тэгш яваа. Намхан Нимбо шинэ үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны улсын их хурлын гишүүнээр
Төрлөх Сахан аймагаас сонгогдсон ажилласан төрийн түшээ байлаа. Малчны хотоос төрийн ордонд шилжин төрийн эрх барих дээд байгууллагад төмнийхээ итгэлийг өвөрлөн ажиллаж хууль тогтооно гэдэг түүний хувьд яггүй даваа байсан ч давхгүй даваа биш байв. Тэрээр хурдан хуусаанд улсын их хурл дасан зогсож хинээс дутхгүй гишүүн болж чадсан юм. Мадмадганы арга туршилгаа ажил амьдралыг сургамжуулж авсан хувь заяанд болон түүнийг олгож өгсөн эцэг их нам засагтаа баярлаж байдаг юм аа. Монгол хүний амьд зуулга мал байсан. Чайлтад улс нийгмийн эдийн засагт мал аж ахуйг ач холбогдолтой байх нь мэдээж. Би энэ хүнтэй хамт 1992 оноос 96 оны дуустал Монгол улсын их хурлд гишүүн гэж байлаа. Малчны төлөөлөл намхайн юм уу? Одоо уран бүтээлч, соёлын зүтгэлтэн ч гэдэг юм уу? Тэр талаасаа бид хоёр яг цөөн дуурдаг байсан. Цөөн дуурахад гишүүд маань бол жив чимээгүй сонсдог байсан. Тэр л их том шагнал байсан. Яагаад гэвэл эгэл үнний намхайн юм уу? Баатар бол ярьж чаддаг юм байна. Нэг нүг. Их хурлын танхим дотор бэргсэн, гэрвсэн альва нэгэн ухаантай хүн болж харагдах гэсэн жүжигчид ирнэ үе үеийн парламент зөндөө байт юм л да. Тэр дүрд нь орж тоглодгоо оройл аваагүй тийм гишүүн бол намхайн юм боо гишүүн байсан та. Ер нь намхайн юм боо хурал дээр сууж байхдаа бол тийм нэг хүн очиод иргэдийн шал хийсэн тоодгүй нэг тийм нэг гүдсхэн тэгээ хаяа нэг үг хэлнэ мэлээ ноцтой үг хэлнэ. Ер нь Монгол ардын хувьсгалт нам түүхэн их хурлуудынхаа хугацаанд бол цогт гэрлгүй. Намхайн юм боо даштор уруу их сонсч ирсэн шүү дээ. Сонсоод нэг онцгой хэлсэн үгнүүдийн тэр хэдэн жилдээ ярьдаг юм байлаа л да. Ер нь монголчууд язгуур амьдралын ухаан яг л өөрт нь оногдсон ухаанаараа ярьж байгаа юмд бол дуртай байдаг байсан. Одооноос бол хиймэл олдмол ухааныг их хүндэлдэг болчихсон юм гэсэн ийм гашуун сэрэл хүнд төрж байдгийг надад намхайн юм бол их эгэл хүн. Ардын их хурлын депутатаар би өнөөс өмнө 3 удаа сонгогдож байлаа. Өнөөдөр улсын их хурлын гишүүн нэрч хоёр амтаа юм. Энэ хоёрын донд эцэгхэн цай байна гэж би ойлгож байна. Зүгээр мятраа хэмжигчээ биш ажил үүрэг хариуцсан хувьд онцгой хариуцлагатай цай гэдгийг ойлгож байна. Монгол улсын их хурлын гишүүн 76 гишүүн тооны хувьд захирагддаг учраас манай улсаас нэг л малчин орлоо. Хэрвээ олон малчин орох боломж бий их хурлын гишүүнээр ажиллаж чадах малчин бол манай улсад олон гэдгийг би ойлгож байна. Бүхний чаддаг мэддгийн хувьд намайг сонгоогүй гэдгийг би ойлгож байна. Тэр засгаас минь гарч байгаа хууль тогтоомж малчин төлөвлөмж газрын хөрсөнгээр амьдрах чадвартай буухын тулд намайг төлөөлөн сонгож бой хоолойгоо өргөөрэй гэсэн үүрэгтэй гэж би ойлгож энэ төлөө хүчин зүтгэж ажиллах зоригтой байж байна. Яггүй даваа байхаас давхгүй даваа гэж байдаггүй. Яггүй даваа гэж байхаас давхгүй даваа гэж байдаггүй юм. Хүнд гэж ярьдаг байсан. Их захидаг байсан. Тэгээд бас мал дагуул амд остно. Тийм учраас малаа сайхан мал тийм ээ. Малын жаргалыг хөөжиж өөрөө жаргадаг юм шүү гэж бас цагч хэлдэг байлаа бас. Одоо хүнтэй эвтэй байгаарай, хамт олонтой байгаарай хүмүүн. Тэгээд ухаантай байгаарай л гэж хэлдэг. Олонний дунд тэгээ нэртэй төртэй яваарай хүүхдүүдээ л гэж миний аав бол их цагдаг байсан. Аавынхаа тэр сайхан алтан сургаал, аавынхаа нэр хүнд, аавынхаа ач буян өдий зэрэгтэй өнөөдөр бол олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж, олон сайхан цагаан мөртөг хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, тэр хүмүүстэй найзлж нөхөрлж явж байгаа. Энэ бүхэн бүгдээрээ аавын минь ач буян. Аав нь хэлдэг байсан. Хүн хөдөлмөрийг голдог, хөдөлмөр хүнийг голдог гэж хэлжсэн. Тэр үгийнх нь ач буянаар өдий зэрэгтэй ингээд сайхан ажил хийгээд явж байна. Хүнтэйг сайхан харьцаж, их ойлгомжтой ярьдаг. Шогоогүй ч үсэн одоо их ухаантай шоголдог.
Тэгээд одоо найдаараа хаач явсан бахархдаг гүнд дээрхтаа дуртаж байдаг байлээ шүү дээ. 9 хүүхэд надад байтгаа төр болоостаа нэр төртэй сайн эцэг байсан. Альва нэг юм тодголдохгүй, шунал давтахгүй, байгаагаараа байдаг, хэрэгэлсэндээ хансан, хэлсэндээ эзэн болсон, муу хэдэн хүүхдэн гэсэн мөрөөрөн хүн бол Намхайн Намбуатар байсан да. Намхайн Намбу халуунд халж, хүйтэнд хөрж, хөр цас хүйтэн жаварт хасраа хайруулан хамгийн хүнд хүчээр замаар алдрын оргилд гарсан юм. Хөдөлмөрийн баатар цол хүртээд төлөөр нь түмэн цагаан хань өсгөж өгнө гэсэн амлалтаа баатар нэр төртэй биелүүлж чадсан юм. Ямар ч төр тогтсон Монгол орны хөгжлийн үндэс нь мал аж ахуй байх болно. Жаварт унсан мал жавартан өлчиржин чэрэгжиж жавраан даах чадвар суудаг юм. Гэтэл зарим газар хашаа сарвчиндан хөшөг татаж гал түлж дулаацуулахаас наах нур байгаа нь Монголын бэлчээрийн малын хэтэрхий бөөцөлөл чанар чансааг нь сулруулж байна. Ямар ч цагт нутгийн чулууг 3 эргүүл тарга гэдэг үгийн тээвсхийг хасвал арга гэсэн үг. Харахад хүн хөлөөрөө явдагч хөлөөрөө биш ухаанаараа явдаг юм шүү гэсэн мэрэгэн үгнүүдийг санаж явхад хүнд ч илүүдэхгүй. Баатар хончны минь малчны хотноос төрсөн их хурлын цорын ганц малчин гишүүний маань үг үргэлжийн мөнхөд үн цэнтэй хിവэрэн байсаар л байна.